Сайхан өргөмөнд үзэгчтэй. Debate show ихлэхэд бэлэн болоод байна. За тэгээд өнөөдрийн маань debate show ихлэхэд бэлэн болоод байна. Ингээ манай 3 дахь дугаараа өнөөдрийн мэтгэл зэг сэдв бол iPhone-ийн эсрэг Samsung байх болно. Тэгээд iPhone хэрэглэгчдийг сонсъё. Вахтай. Samsung хэрэглэгчдийг сонсъё. Цүчшүү. За яг баг. Huawei хэрэглэгчдийг сонсъё. Тэмээ тэд тамаагүй гэж байгаа. За тэгээд өнөөдрийн маань мэтгэлцээнээр бол хэдүүлээ сайхан аль утас нь илүү вэ гэдгийг хэдүүлээ нотлох болно. Тэгээд нэг утсыг нь бол сайн ах нар октоудад авч өгдөг бол нөгөө утсыг хайртай хүүхдүүд нь аав ээж нартай авч өгдөг юм аа. Тэгээд гайхалтай хоёр утас байгаа. Ингээд iPhone Samsung-аас илүү гэдэг сэдвийг нотлогч талаас өөрийн нэрийн анхны ундаатай комедиан Шагдрын дүрийг зурагтнаас гаргаж ирсэн, галзуугийн имлгээс оргсон, Блицийн ах түүнийг Даби гэдээ байгаамаа. Ингээд Дабиг дэсэрч байна. Даби. Эцэгч талаас Samsung-ийн үнэн хэрэглэгч, комедигийн сериожа. Тийм ээ. Тэр бол хамаршигын өндөр карьертай. Ингээд Тингсийг дэсэрч байна. Тингс. Оо ямар гоё амгалан байна. Яг утас шиг. За тэгээд өнөөдрийн хэдүүлийн мэтгэлцээнийг эхлүүлцгээе. Мэтгэлцээнийхээ дүрмийг та хэддээ тайлбарж өгье. Хоёр тал маань тус бүр 3 ихтгэл тавина. Ихтгэл тус бүр 3 минут байна. Эхний ихтгэл бол үзэл баримтлалын ихтгэл, хоёр дахь ихтгэл нь няцаалтын ихтгэл, гурав дахь ихтгэл нь дүгнэлтийн ихтгэл байх болно. За тэгээд нэвтрүүлэг эхлэхээс өмнө та бүхэндээ бас ивент тэтгэж зардлаа. За тэгээд сүүлийн үеийн технологийн шилдэг бүтээгдэхүүнүүдийг Аламхан стороос авцгаарай. 77 12 24 24. Тийм ээ. Аламхан стор. За тэгээд өнөөдрийнхөө мэтгэлцээний хэдүүлээ хамтаа эхэлцгээе. Үзэл баримтлалын ихтгэлийг тавина уу хэмээн Дабиахаа тайлбарж байна. За сайн байцгаана. За тэгээд iPhone талаас гарч ирлээ тэгэд. За тэгээд iPhone бол Samsung-аас илүү гэсэн 3 том үзүүлэлт байна. За эхнийх нь бол мэдээж гүйцэтгэл байгаа. За гүйцэтгэл нь юу вэ гэхээр iPhone өөрийн гэсэн чиптэй. Одоо жишээ нь A17 Pro гэдэг чиптэй. За Samsung нь болохоор өөрийн гэсэн чип байхгүй. За тэр нь Snapdragon процессор юм эсвэл XC хэлж чадахгүй нэг. Тийм юм ашигладаг юм байна. За тэгээ iPhone яг хоо бага рамтай мөртлөө илүү их гацхгүй илүү урт хугацаанд ажилладаг юм байна. За хоёрт бол мэдээж аюулгүй байдал. За тэгээд App Store-ын шалгалт маш өндөртэй. Тэгээ Face ID бол маш найдвартай. За тэгээд software update нь 5-аас дээш жил хугацаанд утсанд чинь дандаа software update-үүд хийгдэж идэг. За Samsung нь болохоор илүү нээлттэй. Тийм болохоор вирус болон хортой аппликейшнүүд утсан дээр чинь суух магадлал маш өндөртэй. Тэгээ апдейт нь бол software update нь бол яг утасныхаа загвараас болоод өөрчлөгдөд явд юм байна. Зарим утас ногт апдейт хийгдэхгүйгээр насыг барддаг юм байна. За тэгээд гурав дахь нь болохоор хэрэглэгчийн туршлага. За мэдээж ашиглахад iPhone бол маш энгийн, бүх юм нь хоорондоо холбогддог, маш ойлгомжтой байдаг. Samsung бол яг хуу customization их энийг ойлгож байна уу таад? Энэ нь бол яг хуу давуу тал. Гэхдээ нөгөө зарим нэг settings нь хаана байдгийг мэддэхгүй жоохон хүн тэрүүлээд идэг талтай. Тэгээд iPhone бол resale айгүй өндөртэй юм байна. iPhone хэрэгжилж исэн хүмүүс амар англи хэмжиг юм яриад iPhone хэрэгжилж байгаа хүмүүсийн 90% нь дахин iPhone авд юм байна. Samsung хэрэгжилж исэн хүмүүсийн 60% нь л яг буцаад Samsung-аа барьдаг юм байна. Тэгээд миний бодлоор бол iPhone Samsung-ээс нэр хүн дээр иж тэр бүх юмараа илүү гэж бодож байна. Баярлалаа. Ямар гоё. Манай Даби ах чи англиний багш та хэд мэдгүй байсан. Гайхалтай царинаас нь харагдаж байгаа шүү дээ. Айгүй англи царайтай шүү дээ манай хүн чинь. За гэж өгөө. Няцаагч талын илтгэлийг хэдүүлээ хамтаа сонсцгоё. За бүгдээрээ сайн байцгаана уу. Тэгээд Samsung талаас гарч ирлээ. Тэгээд болох байгаа гэж өгөхөд хэдүүлээ заадандаа цөөхөн байж болно. Дэлхийд олуулаа шүү хэдүүлээ. За ёо. За өнөөдөр хэний ч өөдөөхгүй маш гоё хамгийн гоё дебет шоу байх болно. Хэдүүлээ нэг өөрсөндөө алга ташаад эхлүүлцгээ гэдэг хөө хэдүүлээ.
Баярлаа. Тэнгис байлаа. Шага дуусгаж авахгүй таа шүү. Шал тэнэг шаасан. За, найд нь хардггүй маа. Шага тэнэг шаасан. За, ингэнэ. Тэргатаа шаасан. За, Samsung маань 1988 оноос хойш гар утас үйлдвэрлэж эхэлсэн буюу Apple-с 19 жилийн өмнөх туршлагатай байд юм байна. Бараг аавшигн компани байгаа үстэй тий. За гэхдээ Apple маань ухаалаг гар утасны салбарт бол анхдагч байж чадсан. Тоочтой гар утасны салбарт бол анхдагч байж чадаагүй тий. Ерөнхийдөө Samsung ч 2001 оноос тоочтой гар утас үйлдвэрлэж эхэлсэн бол Apple 2007 оноос эхэлж үйлдвэрлэсэн байна. За тэгээд Samsung маань дан ганц гар утас, за ноутбук, цаг маг ч юм уу тиймэрхүү юм үйлдвэрлэхээс гадна маш олон салбарт үйл ажиллагаагаа явуулдаг л да. Одоо жишээ нь барилга байна, тий хөлөг онгоц үйлдвэрлэдэг. Таад мэдгээр бол одоо Бурж Халиф байдаг шүү дээ. Айгу өндөр барилгатай тэрийг Samsung барьсан юм байна. За дэлхийн хамгийн том хөлөг онгоцыг Samsung үйлдвэрлэсэн юм байна. За тэгээ энэ бэлтгэл үйлдвэрлэдэг юм байна. За тэгээд Солонгосын дотоодын нийт бүтээгдэхүүний 20%-ийг дангаараа авч явдаг юм компани юм байна. За тэгээд Samsung нийт үйлдвэрлэлийнхаа хүчин чадлын ердөө 15-аас 20%-ийг л гар утас үйлдвэрлэхдээ зарцуулаад байгаа байхгүй юу? Тэгэхээр Samsung-ийн хувьд гар утас гэдэг нь бол ерөөсөө нэг өчүүхэн жижиг хэсэг тийм ээ. Тэгээ би бас өнөөдөр өөрийнхөө нийт хүчин чадлынхаа 15-аас 20%-ийг би зарцуулъя гэж бодоод байна л да тийм ерөөсөө. Тэгээ болох байхаа тийм. Манай Samsung чинь тэгээд ер нь дутуугийн комплекс хүний утас штэ ер нь бол тийм. Арын загвар нэг гарахгүй бид нар тамаа байхгүй штэ тийм. Тий ерөөсөө өөрөө сайн байгаад идэг байхгүй юу тийм. iPhone шинэ загвар гарахаар л хуучин гацаа шааж тий ямар агрессив маркетинг вэ тий наад нь жоохон англи хэлтэй шүү тий уучлаарай шокот тий мэдрэлээ гизээ та идэг Gmail ашиглаж чадахгүй болохоор чи намар бүр Samsung AirDrop-тай болгож байгаа юм байлээ штэ ана тий за тэгээд дараагийн яцаалтынхаа тал дээр бүр илүү гой юмнуудтай уулзцгаа ингээд дуусгач яг одоогоо бол ингээд дуусгач баярлалаа. Гоё нөө ямар гоё захиалсан юм шиг ямар гоё. За гоё манай Алимхан стор ядаргаа тийм. Гэнэр би бүр амар их мөнгө авцаа. За таасан. За ингээд хэдүүлээ няцаалтайгаа илтгэлийг хамтаа сонсцгоо. Та байхаа үрж байна. За няцаалтын илтгэл дээрээ шууд Samsung-ийг roast явъя гэж бодож байна. За тэгээд iPhone бол үнэ барьдаг мэдээ чанартай нэр хүндтэй утас. Ягаад гэвэл би цагдаа дээр очиод би iPhone-аа алдчихлаа гэвэл цагдаа намайг утсаа алдсан байна гэж бодно. За цагдаа дээр очиод би Samsung-аа алдчихлаа гэвэл зургтөө хөргөч юу вэ гэдэг. Олохгүй аах гэж бодчих. Хэрвээ чи найз охиндоо Samsung авч өгвөл яг чамтай секстэн тэгтээ хөгөж өгөхгүй. Чи найз охинд iPhone авч өгвөл дандаа хөгөж өгнө гэж байна. Тэгээд ихэнх эмэгтэйчүүдэд ирдэг боовны зураг дандаа Samsung-аас ирдэг юм байна шүү. Тэгээ Samsung-ийн камер яг хоо iPhone-ийнхаас илүү сайн гэдэм байлээ. Гэхдээ манай iPhone-тай хүмүүс ихэвчлэн утсыг нэг зураг дарахад ашигладаг. Өөртөө зураг дардаг тусдаа камертай байдаг болохоор. Яг хоо Samsung-ийн iPhone-ы батарейг сул гэдэг нөгөө Galaxy-гаас илүү сул гэдэг. Гэхдээ нөгөө Samsung-тэй хүмүүс нэг хүний хажууд утсан оролдоод байдаг юм байна л да. Тэгээд орой харихтаа зэрэгтэй утастай харьдаг байх нэ. Тэгээд энэ дэлхий дээр iPhone гэдэг утас байхгүйсэн би Huawei барина. Уусаа ямар ялгаатай те. Эдний харин AirDrop-тай болно гэж тэгж байна. Тэгээд ихэнх хэрэглэгч нь AirDrop ашиглаж чадахгүй ахаа гэдэгт итгэлтэй. Тэгээ Samsung бол амар донтонгуудын утас. Ягаад тэгэхээр утас нь 100x татчих матдаг те. Яг юу татах гэдэг юм. Тэгээд Instagram дээр зураг шигэ байдгүй охтууд ихэвчлэн Samsung барьсан байдаг гэж. Тэгээ iPhone дуурахад бол хүмүүс таних шүү. iPhone дуурч ийн гэдэг. Samsung дуурахаар энэ хаана FM яваад байна гэж шиг. Тэгээ шинэ Samsung гарах үед утас засварчид болон тэднийг яах нар маш их баярлдаг гинэ. Кодыг гаргаж болдог болохоор гэж байна. Тэгээ Samsung бол аж ахуйд амар хэрэгтэй утсан байна. 2 цаг тоглоод дээр нь өндөг шарж болдог юм байна. Тэгээ тэнгисээс нэг асуулт асууя.
Instagram дээр толтой селфи зурган дээр яагаад Samsung байдаг юм бэ гэж. За тэгэд манай утсыг чацах шиг шар өнгөтэй гэсэн. Тэг манай баруунд бол orange гэж хэлдэг юм аа. За. Манай камер танахаас муу байж болноо. Гэхдээ бүх царайлаг охтууд iPhone-оор авсан зураг Instagram-даа хийдэг юм байна шүү. За тэгээд манай тэнгист ерөөсөө эмхтэн хүн жирэмсний тестний 2 зураас үзүүлж байгаагүй. Гэхдээ утас нь дандаа өөртөө утасныхаа дэлгэц нь 2 зураас өдөр болгон үзүүлдэг гэж. За тэгээ баярлалаа тэнгистэй амжилт хүсье. Яа. За гайхалтай манай бас үнэхээр iPhone авч өгөөд хөгөлдөг ах маань байна бас. Амар гоё юм бэ те энэ чинь нэрээ. За энэ муу англи хэлний багшаас хоёлаа хариугаа авъя. За ингээд Тэнгис ахын нэцалт хэлтгийг сонсцгоё. Вүү! Яалаа гинэ биз таачаа. Хүн зүгээр гоё мэтгэлцээ гэж яах чи өөрөө хийсэн шүү гэж байгаа гоё. За нэг нэцалт байна. Түрүүн өөрийн гэсэн чиптэй гэсэн. Үгүй чипээ Samsung-аас судалдаж авдсан шүү. За өвлөд дэлгэцээ бас Samsung-аас судалдаж авдаг байгаа шүү. За тэр iOS бол зүгээр үйлдвэрлэлийн систем шүү манайхаа. За ёо ингээд нэг няцаалт эхэлж байгаа. Та хэд манай бас мэдгүй хаа гэж байна. Тийм ээ. За тэгээд одоо аягны хариу өдөртөө хэдүүлээрээ явах гэдэг болоос явъя тийм ээ. Хэдүүлээ тэгээд да би уцаа сайн мэддэг, утсан түүнийг илүү сайн мэддэг ерөнхийдөө та. За дабигаас утасных нь маркийг асуухаар мэддэг дөрөвгөө заалгадаг. Энэ ахих нь ямар утас юм бэ гэж яадаг та. За даби шүн хөрхрээд унтчихсэн байхгүй юу. Тэгсэн чинь Сирин could you say that again гэдгийгсэн байгаа. Даби утас хаяг ууж comedy lab-ыг хайцсан. За ядаргатай юм л бол нэг юм хогийн юм яриаж байгаа те. Дабигийн утсыг бүр хятад үйлдвэрлэсэн юм байлээ шүү дээ. Түрүү асааж ахтан би сонссон байхгүй юу тэгсэн чинь дин iPhone гэж яадаг. За iPhone барьдаг хүмүүс маань өвөл машина асаах гэж зовдөг те. Дараа нь машин дотор утсаа асаах гэж зовд юм байна. Хөрх амьдад ямар өрөвдөлттэй юм те. Зовцсон гэж яагаад те. iPhone-ыг ингээ унгахаар газар унгаасаа өмнө цэнэгэн дуусчихдээ юм байлээ амар сонио бүр. Ямар батарей муутай те. Тэгээ чи тэр гинт мэтгэлцэж байгаа дандаа цэнэг чинь бас туусчиж магадгүй те. Тэгвэл манийхаа утасны ард наагаад цэнгэлж болно шүү. Samsung-д тийм технологи байдیں۔ Энийг power sharing гэдэг юм аа. Алимх стар шахгой те ятрагатаа. Мэдгүй надаа мөнгө өгч юм уу би зүгээр рекламдаа шагаад. Эсвэл манийхаа цэнэглэгчийг аваа явж болно те. Манай ойрын 3 хоног цэнэглэхгүй гэж бас хэлье те. За би ингээ хүндэрчээд усаа татахын өмнө хардаг байхгүй юу? Энэ миний баас уу iPhone 17 Pro Max уу гэдэг ерөөсөө. Ямар ч ялгаагүй үнэр нь гэж яахгүй те. За. Яа sugar daddy-нууд iPhone бэлгэлдэг гэж тэгж дээ те. Гэхдээ өөртөө Samsung барьдээ шүү. За ёо манайхаа те. За. Ньютон модны дор зогсчихсан байхгүй юу? Суужсэн. Дээрээс нь iPhone унаад. Тэг ахиж модны дор зогсоогүй гэж хэлээ шүү. Тэгш явахгүй те. Тэнийг юм яриа шүү. Нэтрэл модсаа шүү. Адам Эва хоёр алим мэдээ дэлхийн юм новшин болцсон байхгүй юу манайхаа. Тэ. Октод бүгд iPhone бариад Instagram тийм янханлаг болцсон юм аа манайхаа заа ёо. Яасих Instagram ярьдیں۔ Тэ. Засангаа алим мэдээд үгсэн шүү даби. Алимнаас холоо гараад. Гэхдээ маань чамд бэлэгтэй ирсэн. Энэ хэрүүлийн алим тийм ээ. Хэрүүл хийнэ өнөөдөр. Ам загтнаад байна тийм ээ. За Samsung хямдхан байх нь аргагүй шүү дээ. Өөрөөсөө бүх сэлбэгээ үйлдвэрлэж тийм чинь тийм. Өрсөлдөгч нарынхаа сэлбэгийг үйлдвэрлэж өгöd байгаа юм чи хямдхан л гарна шүү дээ. Тийм үстэй. Харин ч эдийн засгийн зах зээлийн эргэлт хурдан байхгүй юу? Тий, заавал нэг юм үнэтэй байхаас илүүтэйгээр ер нь iPhone илүү их зарагдах нь Samsung-д ашигтай шүү дээ. Яг тэгвэл амар олон сэлбэг худалдаж аваад байгаа юм чинь тий. Нөгөө зардлаа нөгчөж байгаа байхгүй юу? Тий, Samsung-д дэлгэцээ үйлдвэрлэхэ болох юм бол
Apple-ийн хувьцааны ан шуун амар гонхтой уустай манайхаа тий. Тэгээд энэ iPhone барьдаг хүмүүс чинь уцаа зарах гэж авд юм биш үү? Би гайхаад тах үнтэй гэдэг тий. Samsung барьдаг хүмүүс чинь хэрэглэх гэж авдаг шүү дээ энэ уцаа. Тэгээ өөрсдөө хэрэгэлдэг байхгүй юу? Тэгээ хамгаалт цайтай гэдэг iPhone-ыг бас. Гэхдээ хэдэн жилийн өмнө та санаж байвал Apple өөрсдөө хэрэглэгч нараа тагнаж байгаа баригдсан шүү дээ. Тэгээ санаж байна уу та хэд маань тий? Тиймэрхүү юм болсон. Тэгээ айгүй нэг тэнийг юм хэлээд дуусгая да найз нь тий одоо яана шахаад ай дуусах болоогүй юм байна шахаад надаа чиний утсыг хулгаачт нь хоол болохгүй шүү дээ да би Samsung-ийн хулгайч бол хоол болно манай Samsung чинь хулгайч нараа хүртэл боддог тийм сайхан компани багхгүй юу шахаад тэнэгцээр угаа дуусах шүү тэгээ зарим нэг хүнд энэ дууг зориулаад дуусгая да Мөнгөтэй юм шиг харагдах гээд би 17 авчлаа. Мөнгөтэй юм шиг харагдаа юу та хитэн хүүхэн бавчлаа. За нэг юм хүмүүс бас байвал зайлаарай гэж байхгүй та тийм байна шүү. Баярлаа. Тэнгис байлаа. За тэгээ олон толоо үггүйгээр шууд дүгэлтэйгээ илтгэлийг хамтаа сонсцгоо. Энийг iWatch гэдэг юм аа. Энэ маш олон хүний амь аварсан төхөөрөмж байдаг байгаа шүү. Төгсгөлд нь бол хүн нөө ямар ч утас барьсан. Тэгэл тэр утсандаа сэтгэл хангалуун байхад л болдог тийм ээ. Тэгэхээр хамгийн сэтгэл хангалуун байлгадаг зүйл бол бид бүгдийн iPhone байдаг байгаа. За тэгээд шинэ загвар нь гарахаар бүр зээл тавьж байгаа чамааг авдаг тийм. Энд яагаад авдсан бол мэдээж гайхалтай сайн утас болохоор авд юм байна. Тэгээд төгсгөлд нь үргэлж хөндлөж явдаг шүү. Nokia ахаа гэдээ усарч. За гоё. Шоогод байна. За одоо ингээд төгсгөл явагдана манайхаа. Гэхдээ өнөөдрийн ялагчийг та хэдмэн шийдэн шүү алгадашилтаар. Тэгэхээр аль утас нь танд байгаадаа алгадашихгүй. Аль нь гоё ихтгэл тавьж алдлаагаа хамгаалсанд нь гоё алгаад шин шүү манайхаа. Тэгэхээр дүнэлтийн ихтгэл бол чухал ихтгэл шүү. Ингээд Тэнгис ахыгаа урьж байна. За баярлаа одоо эцэстний хэлэхэд хүн ер нь юу ч идэлж хэрэгсэн хүнд ч хамаагүй. За хоёлоо сайн компаниуд байгаа ерөөсөө те. Дэлхийн зах зээлд яг дээр дор ороод нэг 2 гэж явж байдаг. Ийм сайн хүмүүс компани байгаа шүү те. Хүмүүс шааж байна те. Баах битэр амар сайн комедиан л та. Аашахгүй тэгэд нэг мэдрэл муутай байна шаардахгүй. Би амар эготой маа. Аашахгүй тэгээд дууссан. Би нэг сайн уншиж чаддгүй шаахгүй да. Тэгээд хүн юу идэлж хэрэглэх нь хэн ч хамаагүй. Гол нь хамгийн гол нь юу ч барьж иж болно. Тэрийг аягүй сайн ашиглаж сураарай гэж би та бүхэндээ бас хэлмээр байна. Утаснасаа бити тэнэг байгаараа манайхаа те. Утаснасаа ухаантай нэгэн байгаараа. Баярлалаа. Тэнгис байлаа. За гахалтай ингээд өнөөдөр мэн мэтгэлзээ энэ хүрээд өндөрлж гин. Одоо хэдүүлээ хамтдаа ялагчийг тодруулцгаая. За ингээд нотлогч тал болох даб яг төгсөн шүүгч түнлэгээ. За няцаагч тал болох Тэнгис ах төгсөн шүүгч түнлэгээ. За өнөөдөр ялагчаар Тэнгис ах тодруулаа хүрэлцсэн бүгд баярлалаа. Тибэч ойлаа 3 дахь дугаар энэ хүрээд өндөрлөө. Маш их баярлалаа. Тэнгис